нүглэн аймгийн гэлтгая. Энэ гадаад зээлгийн тухай хуулийн хилцүүлгийн явцад ажлын хэсэг дээр энэ цэлэв дэд төвтэй холбоотой асуудал ажлын хэсэг дээр дэмжигдээгүй учраас хасцсан, өөрөөр хэлбэл хилцүүлгийн явцад энэ цэлэв дэд төвтэй холбоотой ямар ч хилцүүлэг орж ирээгүй. Тэгээд ингээ үргэлжлээд явцсан. Тэгэхээр энэ цэлэв дэд төвтэй холбоотой асуудлыг байнгын орон дээр асуусан. Уул нь хариулт өгье, энэ өртөг зардалтай холбоотой хариулт өгье гэсэн бол одоо бол өгөөгүй байна. Тэр энийг дахиад асууя. Энэ цэлэв дэд төвийн барилгын өртөг нь одоо яг барилгын өртөг нь хэд байна? Дэд үтцийнх нь оруулал хэд байна? Газар нь оруулал хэд байна? Тэгээ энэтэй холбогдуулаад дэд үтцийнх нь хөрөнгө оруулалтын дүн нь газар чөлөөлөлтөй холбоотой дүнгийн энэ мэдээллийг өгөөж дээр нь нэмээд энэ төслөөс хэдийн хэмжээний ашиг бий болж газрыг дахин төлөвлөх болон гэр хорооллын хөгжлийн санд одоо хэдээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Дараагийн нэг асуулт нь болохоор энэ барилгатай холбоотой төслүүдийг хятадын 1, 2 болон 3-ын 1-р багцуудыг болохоор хятадын компаниуд өгсөн байгаа. Тэгээд Монголын 4 компанид энэ төслийг өгсөн юм билээ. Тэгэхээр Morisoft Construction, Нутгийн буян, Монкон, Professional Stroy гэдэг ийм 4 компанид энэ орон сууцтай холбоотой гэрээ хийгдсэн билээ. Тэгэхээр энэ 4 компани дээр нийслэлийн удирдлагуудтай холбоотой одоо компани байгаа юу? Энэ дээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүссэн асуудал байгаа юу гэдэг ийм асуултууд байна. Тэгээд тодруулъя. За ажлын хэсгээс хариулах уу? Та бүхэн чуулганы танхим дэг сахиулах парламентаас үнэн зөв мэдээлэл өгөх талаар бас хуулийг бас танилцуулъя. Тэгээд улсын их хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа засгийн газрын гишүүн, ажлын хэсгийн гишүүдийн асуусан асуултанд үнэн зөв бодиттой мэдээлэл өгөх ёстой. Худлаа мэдээлэл өгч болохгүй. Асуултанд гүйцэд хариулах ёстой. Хэрвээ асуулт одоо хангалтгүй байна гэж үзэх юм бол их хурлын гишүүдэд бичгээр одоо бас дутуу асуултыг бас гүйцээж хариулах ийм бас үүрэгтэй шүү. Чуулганы хуралдаанд хүндхэн үзэх шалтгаангүйгээр одоо хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, худлаа мэдээлэл өгсөн, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн бол парламентыг үл хүндгсэн үйлдэл тооцож, тухайн этгээд одоо төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль заасан хуулийн бас хариуцлах хүлээлгдэг болохыг сануулъя. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа ажлын хэсгийг танилцуулъя. Жамин шаврын дэлгэр жаргал, Сангийн яамны хөгжлийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Солонгийн тулга, Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга, Эчин хорлоогийн Лувсан цэрэн, Эрчим хүчний яамны салбарын хяналтын газрын дарга, Чулууны хишиг далай, Ажин үйлдвэр эрдэс баялагын яамны газрын тосны бодлогын газрын дарга, Пүрэв доржийн мөнх баяр, Монгол банкны санхүү, зах зээл, валютын газрын захирал, Төмөн далайн даваа далай, нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд үтсийн асуудал хариуцсан 1-р орлогч, Булган хүүгийн ган зориг, Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга, Дугуйрживын амгалан, нийслэлийн засаг даргын тамгын газрын төр хувийн хөгжлийн газрын дарга, Маанбын Үнэнбат, нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль тогтоомж гэрээр ихцэн газрын дарга, Лавг доржийн Эрдэнэ одрах, нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, Чулуун даваагийн Чулуунбат, ашигт малтмал газрын тосны газрын тос боловсруулах газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч, Даш даваагийн Алтан цэцэг, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр төрийн эмч товцоод компани гүйцэтгэх захирал, Улаан хүүгийн Баатар Сэлб 20 минутын корпорац компани гүйцэтгэх захирал, Уран Баатрын Чин зориг, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр төрийн эмч компанийн гэрээ ихцэн газрын дарга, Бямбын мөнх эрдэнэ, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр төрийн эмч компани технологи албаны дарга. Ийм ажлын хэсэг хүрэлцэн ирсэн байна. За зочин танилцуулъя. Баян-Хонгор аймгийн Баян-Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Та бүхэндээ бас иргэдийг төлөөлөх өөргөө бас нэр төртөө хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрөөё. Амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бас хүсээрөөё.
За, Дасцэрэнгийн инх төвшин гишүүний асуусан асуултанд хариулах уу? Даваа далаа ажлын хэсэг 4-р микрофон. За эрхэм гишүүдэд энэ өглөөний мэндийг хүргэе. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн засаг дарга 1-р орлогч даваа далаа. За гишүүний асуултанд сая 2 хоногийн өмнө албан бичгээр танд хариу өгсөн юм байна. Албан бичгийнх нь юу н цахимаар болон шуудангаар явсан гэд бичгийг нь бол авцсан байж байна. За сэлб төслийн хувьд болохоор нийт хөрөнгө оруулалтын зардал талдаа 2 их найд 185 тэрбум 083 тэрбум төгрөгийн бол зарлага төлөвлөж нийт борлуулалтын орлогыг энэ оны 5 сарын сүүлээс эхэлж борлуулалт хийхээр төлөвлөөд одоо ажиллаж байгаа. За борлуулалтын орлогоор нийт 2 их найд 647.74 тэрбум төгрөгийн бол борлуулалтыг орлохоор төлөвлөж байгаа. За сэлб 20 минутын хот төслийн хувьд болохоор одоо нийслэлийн Улаанбаатар хот дээр орон сууцлуудын корпорац дээр борлуулалтын төлгөөг журам баталж нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар баталсны дараа 2026 оны эхний улиралдаа буюу за 5 сарын сүүлээр чадахгүй 6 сарын ихээр бид нар борлуулалтыг эхлүүлэхээр бол төлөвлөж байна. За нийт 8575 өрхтөөр 113 блоктоор бол борлуулалтыг хийн. Дундаж метр квадрат 61.72 метр квадрат, дундаж орон сууцны үн 1 метр квадратыг 4 сая 810 мянган төгрөгөөр борлуулахаар одоогийн бизнес төлөвлөгөөнд төлөвлөгдөөд явж байгаа. За зах зээлийн үн болон бизнес төлөвлөлтөд уялдуулаад бид нар улирал болгон сэлб 20 минутын хот дээр бол бизнес төлөвлөгөө зах зээлийн үнэтэй болон судалгааг бол шинжилээд явж байгааг бас дуулах нь зүйтэй байх. За газар чөлөөлтөн дээр одоогийн байдлаар 392 тэрбум төгрөгийн зардал гарсан гэсэн юм тооцоо байж байгаа. За баярлалаа. За, инх төвшин гишүүн тодруулж асууя. За, уучлаарай, би бас сая Одон туяа гишүүндээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ овгийн буруу дуудсан юм шиг байна тэгээд жоохон хэлхий бас уучлаарай тэгээд манай Салдангийн Одон туяа гишүүндээ төрсөн өдрийн мэндийг одоо дахин дэвшүүлье. Бас овгийн буруу дуудсандаа хүчил өчьё танаас. За инх төвшин гишүүн тодруулж асууя. Би нөгөө сүүлд нь асуулт байсан нөгөө энэ Монгол дөрвөн компани байгаа. Нутгийн буян, Moncon Construction, Morinsov Construction, Professional Stroy гэдэг энэ дөрвөн компани тендерт ялсан байгаа. Тэгэд энэ компаниудтай нийслэлийн удирдлага холбоотой болон хамааралтай ийм компаниуд байгаа юу гэдэг асуултанд хариулж өгөхийг хүсье. Дээр нь метр квадрат талбайн өртөг тэгээд дид үтцийн газар чөлөөлт 392 тэрбум гэж ойлголоо. Яг энэ дид үтцтэй холбоотой хөрөнгө оруулалт нь хэдийн тэгээд метр квадратын өртөх нь зөвхөн барилгын өртөх нь одоо хэд болж байгаа юм. Дид үтц нь ороод газар нь ороод гэж тооцвол ямар өөр дүнгууд байгаа энэ талаар мэдээлэл өгөөч. За ажлын хэсэг 4-р микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга 1-р орлогч даваа далаа. За одоогийн байдлаар нийслэлийн удирдлагуудтай хамааралтай гэсэн мэдээлэл бол надад байхгүй байна. Би яг адилхан сошиал суугаар бас тань шиг мэдээллүүд харж байгаа. За энэ талаар бол бид нар бол нягтлаад одоо ямар компаниуд аль бисаар ямар эзэмшигчтэй байгаа танд нэмээд бас бичгээр өргүүлье. Тань дээр би бас сая өмнө 2 өдрийн өмнө албан бичгээр өгүүлсэн бичгийг бас давхиж Viber-оор явууллаа. За юун дээр зардлын хувьд болохоор 1 метр квадратыг дотор тогтчлолтойгоор 4 сая 124,669.156 төгрөгөөр бол одоогийн байдлаар бол төлөвлөөд ингэ явж байгаа юм байна. Борлуулалтыг бол 4 дундаж үн 4 сая 810 мянгаар борлуулахаар бол төлөвлөөд ажиллаж байна. За. Дасцэрэнгийн инх төвшин гишүүн тодруулж асууя. Энэ сошиалын мэдээгээс илүү Professional Stroy гэдэг компани маань нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатар гэж одоо нийслэлийн засаг даргын туслах гэж ойлгосон ийм хүн болон Үнэн ба Зөв намын орлогч Мөнх сайхан гэдэг хүний хамтран байгуулсан ийм компани байгаа.
Тэгэхээр энэ одоо жишээлбэл компани 1000 айлын орон сууц барихаар юм гэрээ хийсэн байна. Тэгээ энийг зүгээр холбогдох мэдээлэлээр нь ороод үзэхэд бол яг л энэ нотлогдчихлээ л дээ. Open data-гаар ороод үзэхээр. Тэгэхээр энэ төсөл маань одоо энэ газрын тос ч юм уу энэ Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц гэдэг төслийн халхавчин дор анх хийж гүйцэтгэхдээ бондор санхүүжүүлнэ гिचээд яг одоо хийх болоод ирэхээр чадхаа байлаа. Тэгээд энэ дундуур нь ийм ашиг сонирхлын зөрчил үүсээд байгаа юм биш үсттэй гэдэг хардлага төрөхөөр ийм мэдээллүүд угаасаа энэ нийтдээ төрийн одоо мэдээлэл дээр байна. Тэгэхээр энэ талаар одоо тодорхой мэдээлэл таайдуулна одоо яг над чинь ингээс. За дөрөвдүгээр микрофон ажлыг хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Цэг дарга нэгдүгээр болгочд авдлаа. За Сэлб төвийн таны яриад байгаа профессионал строй гэдэг компани багц 3-3 дээр 12 блок дээр бол шалгараад ажил бол гүйцэтгээд явж байгаа юм байна. За яг эзэмшлийн хувьд одоо яг бидэнд тодорхой мэдээлэл яг одоо надад байхгүй нь эргээд танд бол бичгээр мэдэгдээ. За Сэргэлэн Баатар гэдэг бол нийслэлийн засаг даргын бол туслах биш. За одоогийн байдлаар бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч байж байгаа. Өнөөдөр бас яг одоо 10 цагаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын Монгол Ардын намын бүлгийн хурал бас хуралдаж байгаа учраас өнөөдөр засаг дарга бол ирж чадсангүй. За энэ талаар бол хуулийн байгууллага бас тодруулаад хэрэг гомдолтой асуудлууд байгаа бол явах бах. Бид нар бол танд одоо албан ёсоор тэр байгууллагуудын эзэмшлийг тодорхойлоод бичгээр явуулъя. За даваа талаа дарга энх төвшин гишүүний одоо асуултанд бичгээр маш тодорхой хариулт бичгээр өгөөрэй. Одоогоор тодорхой мэдээлэл алга бичгээр өгье гэж та хэд удаа хэллээ шүү. Тийм болохоор асуултанд дутуу хариулсан дутуу мэдээллүүдээ гүйцээж бичгээр өгөөрэй. Лувсан Бямбагийн энх мөнгө баясгалан гишүүн